Мөрөөдлийн театр үзүүлж байна. Гэгэн харин баярын өдөрт зориулж дундын бүсгүй дахин тайзнаа. 2 дугаар сарын 8-наас эхлэн 19 цагаас Монголын үйлдвэрчний хэвлэлийн соёлын төв ордонд тоглоно. Дундын бүсгүй шоудрам. Хосуудаа зориуллаа. Нэмэх 18. Манайхан нэрээ сайхан найралдаг хүмүүс шүү. Манай эзэн өнөөдөр мягд малчныхаа найрыг хийгээд нут хараадаг найрлсан хүмүүс. За би гэж амт ягав зээд угтдаг шигээл ямар ч очи ирж яаж нээж юм хараад л байж. Хүүе, манай нутгийн өмнө өрд ганц мягд малчин баян гамбах ирж шүүвтэй. Угтаж авнаа, жоохон долгоно. Сайн байна уу та? Иш. За сайн байна уу? Сайн байна уу? Найр наадам эхэлчихвөө. Эхэлчлээ хаа. За. Ахан жоох хоцорчлоо. Ажилдаа байж байгаад хоцорчлоо. Зүгээр ахаа. Гамбаха та яаж ингэ сайхан харагддаг вэ? Хүн ер нь тань шиг амьдрал хүрэхэд бол ер нь яаж ийн ахаа? Ер нь ахан бол нэг хоёр л юмныхаа буйнаар өдий таны амьдралд хүрсэн хүн шүү дээ. За. Байнгын тэр хоёрыгоо дотроо шүтэж явдаг юм. За. Нэгт нь ханаа шүтэн, хоёрт нь хоноо шүтнэ гэж. Аргагүй. Муу хонь хоёрынхоо буйнаар л ийм сайхан амьдралд хүрлээ шүү дээ. За. Ах нь ер нь боддөг юм аа. Энэ насаан дуустал муу ханийгаа л шүтэж явна гэж боддөг юм да. Нэг нүдэрээ ханаа харна, нөгөө нүдэрээ хоноо харна. Өөр эмэгтэй хүн рүү ерөөсөө харахгүй. Одоо ямар тань шиг ингэ сайхан баян затгалтай амьдраад ямар над шиг ингэж айлын зас барлаг хийж явдаг байна нэрээ. Зүгээрээ миний дөө. Удахгүй чиний амьдрал сайхан болно. Тий. Ах нь ерөөсөө чамд нэг 5 хонь бэлгэлчихье. Хүүе за буйна дэлгэрэг. За ер нь дахиад нэмээд 5 хонь бэлгэлчихье та. Хүүе за бүр их баярлаа гамбаха. Гамбах. Дүүн танаас нэг юм асууя гэж бодоод байхгүй юу? Та дүүгээ охинтойгоо суулгах ч шүү. Би сайн хүрэн бол чаднаа. Та мэдчихэж шүү дээ. Миний дөө. Ах нь 1000 малаа яаж гэж дээрээс нь дахиад нэг мал нэмээд яхав тий. Гэтэ ч та сайхан замтай шүү. Манай ичний аастан гэж авах юм байхгүй шүү. Өдөржингөө зодоонтой гэнэ үзнэ. Үдсэн гэнөөнийхөө зодооныг над дээр тушаа намайг өдөржингөө нүдчтэй шүү. Гэвч Наадах чинь зовлон биш ээ миний дөө. яагаад? Чи эзнийг эротик кино үздэгүүд нь л баярлж яв. Өдөржин эротик кино үзэл тэрийгэ чам дээр туршаад байвал ямар хэцүү байх вэ? Тэр хүн дормоо зодуулаад нүдүүлээд байжсэн дээр байхгүй юу? Та тийм ээ. За яшга. Хана, эротик кино гэснээс би чамаа хуурсан штэ. Би ч гэсэн хуурсаа. За 4 сарын 1-ээ. Би 1 сарын 20-нд. Тий. 5 сарын 4-нд бас нэг хуурсан юм байна шүү. Юу дээ? 2 сарын хэдэнд бас нэг байгаа шүү. Тэрийг мартчих санахаараа хэлье заа юу. Гамбах. Дүүн бодоод идэх юм. Та ч бас ариун туршлагатай тийм ээ. Би бас энэ тентээс хэдэн ямаа аваад өөрийн гэсэн хэдэн ямаатай болох гэдэг байгаа байхгүй юу? За. Ер нь ямаа гэдэг амт чинь нэг удаагийнхаа саалтаар хэдэн зуун грамм сүү өгдөг юм бэ? Хар ямаа нь улаан ямаа нь. За улаан ямаа. Улаан ямаа бол нэг 500 г сүү өгнө. За хар ямаа. Харан ч гэсэн 500 г-ыг өгнө. Тэгвэл ямаа гэдэг амт чинь нэг удаагийнхаа самналтаар хэдэн зуун грамм ноол өгдөг юм бэ гамбаха? Харан нь улаан нь. За улаан ямаа. Улаан нь бол нэг 300 г-ыг өгнө. За хар ямаа. Харан ч гэсэн 300 өгнө. Ялгаагүй юм шүү баха. Ахын чамаас яагаад харна вэ? Улаан нь асуугаад байна үгүй л шүү дээ. Улаан ямаа нь ахынх нь ямаа байхгүй юу? Хар ямаа нь хин ямаа юм. Харан ч гэсэн ахынх нь. За баяа. Хүүхдэр тавтаад. За наригсээ. Инх танаа эзэн чинь морь уйдаг үлөө? Гүү. Гүү уйдаг юм уу? Хүмүүс яа гэж. Жилийн 4 өдрийн айлын малыг нь манд зогсдог. Өвөл, цаснаар, зум борооноор, хавар намар баян малын манд зогсоод энэ дээд хувцсанаар солиод өгчихгүй маань. Ерөн сүүлүүд манайхан нарын амьдрал үнэхээр хэцүү болж байна доо. Бид нар ч одоо малыг нь манаа албадаг. Гэхдээ сүүлийн үед нь манайч малгүй боллоо доо. Хүмүүс мал зүргээ зараа суурин газар руу барааддаг болсон байна. Мал байлж бэлчих газаргүй боллоо нэрээ. Одоо тэгээ сүүлийн үед бид нар малын манаад байхад ш дандаа биднийг муу жишээн дээр авч дуудаж шин. Одоо жишээний үдгээ. Нөхөр нь архиугаа далиг болох юм бол хөөе ма архич манайхаа минь айл хий. Эхтэр нэрвээ өглөө босохгүй ажил хийхгүй байх юм бол хөөе ажилгүй манайхаа минь айл хий.
Хүүхэд нь муу сурах юм бол гой муу сурлахтаа манайхаа байна гэх. Би ясам дээр чи хамгийн ажилсаг нь манайхаа бид нар баггүй юу? Бид нар байгаа тулдаа энэ мал нь бүр бүтэн байгаа байхгүй юу? Яамаа чи энэ дээр хүн баяжих тусмаа нэрээ сонё надад. Удмал нарийн болоод. Хаяа нэг энэ хаваарх нэг муу манайхаа найзтайгаа уулзаж нэг жаргал зовлонгоо хуваалцах юм да. Одоо юу нэг муу ганц нэг үлдсэн найз нар мань ороод ирдэг гисэн. Нэг хаяа нэг уулзаж нэг сайхан яриа өргөө дэлгэдгийсэн. Миний найз манайхаа ороод ирлээ. Яа. Энэ манай энийг сүртэй. За ямар чи явж байна найз? Яв. Байхгүй нүдэн дээр нэг хон туулгачлаа. Дахиад туулгачих шиг ихтэй нэг хоёр төлөг алдсан гэвс тээ. Харин тийм ээ. Гүн манай эзэн найран дээрээ одоо бараг 2 хонлоо. Би ганцаараа гэрээ хотоо манж штэ хөөе. Яас хэцүү юм бэ? Чи яаж гад алдчихъя? Яг үтэ харсаар даваа ивчих юм чи яах юм бэ? Өнөөдөр бас ядж хагаад ямар ч салхихгүй өдөр юм аа. Тэгээ салхихгүй болохоор би бүр нэг унжээсэн бүр ямар сүлдгүр гачи байж хий. Салхитай бол яадгийг? Салхитай бол найз тачгна штэ. Яа. Бас хотоо өн рүүгээ хэрэг амтаа ойртохгүй штэ. Одоо зүрмээр л юм байна бас наадах чи. Хөөе. Их зэв юм байна энэ чон монитор. Өнөөдөр найз ядж хахтыг халуунч өдөр юм аа. Найз нэг хотоо хараад хоны хараад байж л. За. Тэг чи уулаас нэг чон бууж ирж байна. Би ингээд хараад байгаа байхгүй юу? За. Хараад. Намайг бүр мануухай чинээ тоохгүй байна тэр бүр нэрээ. Их тухтай явж ирстэй ингээд хоттой хондоо өргө хоёр хөлөө давуулаа тэгээ хараад заяа. Гал шилж байгаа айл тарганыг авч байгаа маа. Чи юу хийж чи? Би хараад байж байгаа юм чи. Нэрэ чи хараад байж байгаа л да нэрэ. Тэгээд байцлаа нүг чи нөө аяах ингээд над руу ойртуулаад чирээд ирж байна. Тэгээ миний сүүдэр дор ичж байна бүр ёо. Мангар тухтай ичж байгаа маа. Чи юу хийж чи? Би хараад байж байгаа шүү дээ. Нэрэ чи хараад байж байгаа л да. Харгаас нь ямар хашгирах юм биш дээ өөр ямар тийм ээ? Өвчтэй юм асуудгийг би яасан. Тэгээд ингээд их тухтай ичж байгаа тухтай идээд ингээд гиз хүзээг нь гаргаад арайад намайг өвчүүгээ түшчээг өгшиг хэн олгүй байна. Тэгээд идээд бүр сайхан цадаж аваад хэсэг сайхан унтчаа тэгээ яваад гэж байгаа. Явахдаа зүгээр явчих хотоо өнөөс ахад нэгийг аваад явчих хамаа бас. Харин тийм ээ. Сүүлийн үед чоннууд хүртэл манууханаас тэр айхыг болж байна. Сүүлийн үед юм техник чи заяа. Камерч байлган дуваа сохортой болж таал гэрэл тавьж байлган одоо бид нар улам ажиллаас өөр шахагтаал байж бай. Бүрэл муудаад ш мяарад ш. Дэлхий дээр ер нь манууханаар их ховордож да ярина. Үнэн шүү. Чи мэдгүй. Бид нар биш үү? Айлын мал манаад байна гэсэн чи бид нар чинь сургалтын төлбөр манддаг юм биш. Тийш тэр малнууд нь хотод сургуультаа сурж байгаа шүү. Үгүй харин тийм гэж. Сургалтын төлбөр манаад одоо баг сургалтын төлбөрчгүй боллоо доо ер манайх малчгүй боллоо шүү дээ. Одоо тэгээ хотод моркороо дуудуулж байгаа эндээ ирсэн дээр дээ манай хэлдэг шиг. Тийм ээ. Одоо бид нар тэгвэл бас тэр жоо ажил төрөлтөө болмоор л байна бас аа. Тийм. Бид нар дээрүүд юу гэдэг нэрлдэг байлаа. Цаг сайхан байхад бидний чинь өлзий хүү гэж их гой нэртэй байсан байгаа шүү. Янзы. Одоо бол биднийг тоолох шамтан байхгүй бас нэг мал хонтой хотны захад нэг хатгаж хайж байгаа л тэгээд мартчих байгаа шүү дээ. Одоо тэгээ мануухай гэдэг нэртэй. Гэхдээ байна шүү дээ. Бидний нэрийг чи ихэд утгачлаад хэлэх юм бол их гоё үеэр нь салгаж хэлэх юм бол их гоё юм билээ шүү. За. Бид нар чи хараа их орноо манддаг юм байна. Мал зүрэг манддаг юм байна. Утгачлал бол шүү дээ. Ман уухай гэсэн утгатай өгч шүү. Эд чи л өөдрөгөр ингэж бодно да бусд нь бол тэгж бодохгүй шүү дээ. Харин тий. Ой манай эзэн харагдана үнэнгээр. Танаа эзэн сая баярхаад ийшээ орлоо. Тэгин. Их баярхгүй юм а. Ямар юм яана гэвэ нэг юм яриад орсон. Юу гэнэ? Хонныхоо нэг нүдээр нэгтрийг хараад хонь нэг нүдээр ихтрийг нь хараад байгаа гинэ юу гэнэ мэдгүй. Хоньтой хардаад байгаа мó яагаад байгаа юм? Энэ нэг нүд нь болохоор зэрэг бярууга хараад хоньтой явуулаад мэдгүй би ерөөсөө ойлгоогүй нэг хонь л нэг юм харсан юм баха. Айгүй өвчтэй юм ярина шүү дээ энэ. Тэр чи ингэж байгаа. Нэг нүдээрээ ханиа харна, нөгөө нүдээрээ хонио харна гэж ярьдгийг. Танаа эзэн чинь долер юм уу? За мэдгүй нэг тийм яриад орсон мэдгүй. Эхнэр нь бас нэг нүдээр хоньны өөрийг нь хараад байгаа мэдгүй. Эхнэртэй хайртай л байхгүй юу та чаавас. Танаа эзэн чинь манай эзэн. За одоо намайг энд явж байгааг мэдцээ яана. Миний дөө хоёулаа тэр гураалгастай өвсний ард орж байгаад нэг бяцхан уулзаадах уу? Ахын чамд 5 хонь өгөө. Гүй та чи сая хань ижилтэйгээ явж ирсэн мэт дээ. Хонь байхад ханаар яатгий. Яа уулын ч болж байна л да. Гэхдээ цаад хоёр манууха чи ямар эвгүй юм бэ? Яг хүн хараад байгаа юм шиг. Энэ муу хоёр яатгий. Ингээ унгаагаа ичил та.
Энийг ч гэсэн унгана. Би сая хөдлөө. Харин тий. Би одоо жоохон ууцсан юм баримжаа алдагдаад байгаа юм бахта. Ори. Орой. Хүмүүс та нар биднийг арай л дээрлэгч юм да. Бид нар мал сүргэн чинь манаа дахад ямар мөгөө дээрлэхгүй. Та нарт одоо хэлэх үгээ хэллээ мэдүү. Яаж дээрлэгч юм бэ чи? Наадад ч угаасаа ийм штий. Ялангуяа манай эз ямар ч тийм өөр юмсэг бусаа. Өөрийнх нь манайхаа хохот хамгийн түрүү дамаа гэж унгагаад. Яс дургу үрчтэй харин шүү дээ. Одоо ер нь эдгээр түр хэлэх үгээ хэлж мэднэ үү? Дэлхийд дээр чи манайхаа нарыг ховордож байгаа гэж шүү. За 3 юм хоёг ховордож байгаа. Нэгдүгээр аргал ховордож байгаа гэж, мацаалаа ховордож байгаа гэж, манайхаа нарыг ховордож байгаа гэж шүү. Амар гоц. Одоо бидний ажилгүй уулж гэж шүү. Дургу үрээд би одоо босгохгүй. Өөрөө ирж авна би гівтээд байна одоо. Хүмүүс ч өөрснөө болохоор яадаг гэж эрхийнхээ төлөө амар тэмцдэг гэж шүү. Эрхийг хүний эрхийн төлөө тэмцээгээд тэр хот суурин газараа хүмүүсийн жагсаал цугтаа хийдэг гэж шүү. Хэдүүлээ бас нэг хаваараа жагсаал цугтаа хийдэг юм уу яадаг. Тэгэл та. Манайхаа нарын эрхийн төлөө тэмцээ одоо хоттой хань мөнөд хоороод явдаг юм уу яадаг. Одоо нэг холбоо байгуулгаад би одоо тэргүүн мэргүүнээр сонгогдох юм уу яадаг. Одоо тэмцээ эрхийнхээ төлөө тэмцээ шатгастай шати мати одоо юу ч одоо юу гэх юм одоо нэг Юу шатах ёстой шати. Чи тэр чөлдөрдаад үнс болно. тэгтээ тэргүй одоо би чи миний мод чи одоо ёроолороо муудаад мал ирж чээсээр гад одоо өгөрчөөд одоо доогоор өмглөөд унах гэж байна одоо би ер нь. Чамаг харин нэг арматур зоож байгаа цемлчмээр л байгаа юм да. Ой, найз малгайгаа өмсөё. Өнөөдөр айгүй халуун байна. Айгүй бол наршин шүү гшөө. Бас малгай гिचчээ нэг мод зэвэрсэн хувингаа. Охоо, наа чи надад малгай хөөе. За маа. За барьж байгаарай. Тэгээ тулж байгаарай. Найз яг толгоор руу чиглүүл. Тэгвэл найз маневр бол байхгүй шүү дээ. За. Чигээр бол явчихдаг байхгүй юу? За. Сайн тулж байгаа юм чи. Тэгээд чи манайхаа байж чиг уулаа юм биш үү нэрээ? Амд арчаатай байхгүй. Юу вэ? Чан уу? Гү. Энэ лав чан биш. Гэгэн цагаа өдөр сүнсүүд гэж байх уу? Дэрэл хачим чи ихэд явчлаа шүү. Чан биш үү энэ одоо? Юу вэ? Мөрөөдлийн театр үзүүлж байна. Гэгэн харин баярын өдөрт зориулж дундын бүсгүй дахин тайцлаа. 2 дугаар сарын 8-наас эхлэн 19 цагаас Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тоглоно. Дундын бүсгүй шоудрам. Хосуудаа зориуллаа. Нэмэх 18. Энэ одоо манайхаа юу сүнсүү? Наа чи манайхаа бол биш ээ. Эсвэл манайхаа сүнс юм бол ямар юм бэ? Агаад байна. Манайхаа ч гэсэн айдаг юм биш хамаг биений мод босчтоо. Эдний орд чон ирж ирсэн хамаагүй дээр юм байна. Айстаа найз бүх өргөстүүд босчтой бас. Найз айгаад намайг тэрвэч. Яа тэрг угаасаа чи бид нар чи ингэ дэвхтэй систем жоохон бүтээгдсэн юм чинь. Сүсайтоо. Чи бас сүнстэй мүү? Ой, тагсма. Бивэна. Омот тэнэг. Адх манайхаа би нэг айлгаад. Оо, мус суудын синдром отгоо шүү дээ. За юу вэ наа? Юу гэдэг юм айлгаад зүгээр. Айлгаач гэж бод. Юу айцсан уу? Уу яа тийм. Яа, Усбус чи яатсан? яах юу гэдгийг одоо чон айлгадаг байсан бол хүн айлгаас олиорлч санчсан те. Манайхан байхгүй хэдэн мадаа зараад хот руу нөгөөд алга болцсон. Явахдаа нэг ийм сони юм хийж өгөөд. Тэгээ одоо өстө чон итгэл хүн айлгаал тэгээд явчих штеп. Нутаг дээрээ үлдээ юу? Ганцаараа болцсон штеп. Чиж үлд харахад он сүрдмээр болсон байх шүү. Өөрхий манай нутагт үлдсэн ганц эмэгтэй манайхаа чааваастай өөр. Цагийн сайханд чи янз юм байла. Одоо ч дээр манайхаа битгээд дэрдэгч тоохоо байсан. Харин тийм ээ нэрээ. Гэтэ бас Сүч наада. таавал тоон штэ бас. Хин. Ер нь бол гендерийн асуудал их яригдж байна. Та нар судалгаагаар мэдсэн үү? Дэлхий дээр биш үү? Нэг эмэгтэй манайхад хоёр эрэгтэй манайхад ногдчихно гэж шүү дээ. Гуруула яамаар ч дээ. Бас нэг тийм өсөө үржих тухай бодмоор л байна. Онцгойтой байл та. Яах эргүүлээд байгаа юм яагаад та? Ой. Яса. Хоёулаа ингээл урд урдаас хараад хол байж хаар нийлж амьдралаа бодвол яасан хөө? Ершка. Оо. Чи бас имэгтэй гэсэндээ наад өнөр чинь шал өөр биш үү? Яаж вэ? Өнөөдөр чинь чамд яргуу эцэг ямаа ирж хөргөөгөө юу дээ? Тий.
цэцгийн багтаа үнэрч байна. Ой. Алита. Халгаа биш үү? Гоё юм аа. Эмэгтэй манайхаа гэсэнтэй надаас бол нууш шивтэр үнэртэж байгаа ш надад нэр. Намайг өдөртөө манайхаа гэж би ажлаа ерөн сүүлүүд хийхгүй гот би ч өөр амьдтын нурууны маажуур болсон ш. Өдөртөө нэг алаг тарлан буухан ирж нэг шөргөөч явал тэгэл яваад өгдөө ш. Хөөе тэр хин би. Манай эцэг. Чи чаата намайг босцсон байх гэдээ уурлах үедээ заагүй байсан. За одоо боллоо. Харж үзье. Миний дөө. Хоёлаа тэр үхэр тэрэгний дэнд очиж байгаад нэг бяцхан уулзаадах уу? Ахын чамд 10 хон нөгөө манай авгаад бити хэлээрээ. Ой, согтуу толгой. Ихтер чинь байна би. Хин ямар зөв амт юм бэ? Түрнээс хойш гарч гүйцэн чи. Хүүхээр үлээд исэн ма хаашаа. За уучлаарай. Өнөөдөр гэртээ онохгүй шүү чи. Мэнт бэ яасан? За миний анаа уучлаарай. Хүү юу чи? И борлогдох нь. Үгүй чи харин хөөрхөн охин байна уу юу? Хой нөгчдгийг нэгтгэхэд. Миний дөө. Хоёлаа тийшээ очиж байгаад нэг бяцхан уулзаадах уу? Тэгээ. Ахын чамд 10 хон нөгөө аа? Ави яха. Яа миний дүүгийн нэрийг хэн гэдэг вэ? Манухай. Энэ ямар муухай эвгүй хог вэ? Иш орц төгт найдах шатар юу? Ой, наад чи манай эзэн шүү гэтрүүч бай бас. Яах нь вэ сахилахгүй шүү нэрээ. Гэхдээ цаг цэвэн болохоор хардаш хүн манайхаа хоёр хүртэл хоорондоо одоо уулздаг боллоо шүү. Энэ хоёр одоо уулзаад явал дундаас нь юу гарах вэ? Бүрэтэн гарах юм уу одоо яах юм? Энэ чинь цаг цөвөндөө биш. Ерөөсөө архийг хэтрүүлсэн хэрэгжилж байгаа байхгүй наа чинь. Өөрийн гэсэн ухаангүй болсон биш тэр хүн гэдэг юм чинь. Арх ухаараа. Хүмүүс нэр архийг арай л уух юм а те. Арай уух юм. Яаж? Ямар азар. Хүн болж төрчөөгөө тийм ээ. Чи хүн болсон бол нэлээ уудаг байна. Юу вэ? Сахилгаа гэдэг үү? Энэ хин бэ энэ аливчаад. Манайхны нэг байна да. Оо, их сайн байцгаана уу? Юу байцгаана? Бүчи ч одоо яатсан бэ? Тав гантины суур болсон нэ. Бүчи ажиллаа хийх байгаа юм уу? Хийж байгаа хажуугаар нь антины суур. Манай эзэн олон анти олон сууг үздэг гинэ. Яа гоё юм биш үү? Бороо орохоор найз нэстэ алуулж байна. Аянганд нэстэ далцидлаа ахуулж байна. Яаж яах вэ? Амар цахилгаан татна. Оо цахилгаан татна. Яана одоо эх 7 хоногт бороо 7 хоног зүсэрнэ гэсэн шүү дээ. 7 хоног минийг шингэж зогсох нь дээ одоо. Яах юм ба одоо. Гэхдээ чи ч бас яхаа бас нэг толгой дарахын дээр бас нэг дуваа сохор мохор камер тавьчихсан юм уу? Юу юм бас техникчэд бит хоёр одоо удахгүй юу ажиллах болох гол байна да ер нь. Энд чи юу юм? Чон үргээдгийн гисээ. Үргэж байгаа юм байхгүй. Шүн болохоор нэг хэдэн дингийн ирвэхэнэр шаваа. Өөр юм байхгүй. Хомсомор чи яасан гоё болчихоо байж байна. Тийм ээ. Шинжлэгдээд ах. За найр. Юу болж байна? Найрах. Найр л аа л хүмүүс. Ундаг тавилгүй ууж, гутаг тавилгүй махад нэгээл хөөрцгөлцгөөгөө ол бах юм. Хүмүүс гэж. Ой, та хоёр нэрээ сонссон уу? Юу? Энэ мянгат малтай болоод энэ найраа хийгээд байгаа энэ айл юм шүү дээ. Эднийх чинь хятад айл гэж шүү дээ. За бити бураад. Нэрээ. Чи бод. Та хоёр бод. Монгол улсад 5 жилийн өмнө орж ирээл хэдхэн малтай байж байгаа одоо 5 жилийн дотор мянгат малчин болсон хятад айл. Сонир бохооч. Одоо энэ замд байгаа битүү хятадууд байдаг гэж шүү. Мал лаал. Одоо хятад хүн Монголд амьдраад маллаад мянгат малч болчих юм уу? Тэгэхгүй Монголын мянган мал хятад үнэх болчих юм уу? Тийм ээ. Одоо харин эдгээр чи ашгүй харин нэг ажлын байр гарах гэдэг шиг би эднийдэг анкет бүглэх гэж ирээд байгаа байхгүй юу? Бата имэрэтэй чивдээ. Монголоор биш үү нөхөр минь. Тааж тийм баха. Манай эзэн наашаа мордоол гартлаа. Энэ найр тараана гинэ. Яагав? Хайртай эмэгтэйг нь аваа суудсан ш. Одоо тэр хятад хүн чинь тэгээ бас Монгол эмэгтэй хүн аваа суудсан юм уу? Ихгүй яг энэ хоёр чи нэг голдын хоёр хичнээн бибиндээ хайртай байлаа. Тэгээд энээсээ саснаас хойш арх уун. Хөөх юм цагаан солиод тусан. Нэг үе орилсон юм л явдیں۔ Вау! Вау! Мөрөөдлийн театр үзүүлж байна. Гэгэн харин баярын өдөр зориулж дундын бүсгүй дахин тайзнаа. 2 дугаар сарын 8-наас эхлэн 19 цагаас Монголын үлдвэрчний хэвлэлийн соёлын төв ордонд тоглоно. Дундын бүсгүй
Шоудрам. Хосуудаа зориуллаа. Нэмэх 18. Хүү яаж ч бүр яач юу ч ойлгосонгүй. Ингээд нэг орилоод явдгийг. Хотоос анчид ирнэ. 100 г татуулнаа шууд үргээд гин. Оо тийм үү. Чаныг бол өстө ганга өргөнэ. Ганга үргэн. Эцэг болсон байх шүү. Гэхдээ вэ штэ танаа эзэн чинь вэ штэ. Энэ голдоо энэ нутагтаа үлдсэн цорын ганц Монгол сайхан омгчлоор амьдарч байгаа юм чинь танаа эзэн шүү За дээ. яг зөв. Монгол ахуй соёл гэдэг чинь их сайхан. Яг зөв. Хадагдлаад балдаа явахдаа танаа эзэн мориороо явж гэн уурга хаан барьж байна. Морь он уйж байна. Нүүд сунхтаа хүртэл техник унаа биш. Тэмээгээр нүдэг жинхэнэ Монгол ёс уламжлаа авч үлдсэн хүн шүү дээ. Дааж уугаад ах юм. Үгүй архи уухтаа хүртэл нэрмэл ирэх Монгол архи уудаг хүн шүү дээ. Аахтраа. Бид хоёр ч одоо бас сүйд нэг сонирн болсон. Наача саснаас хойш надтай ярьдаг болоод байгаа шүү дээ. Эртээ вэжсэн чи яри орж хоол идэх солиордгийг наача. Чамаагүй. Тий. Сохтуудаа юу? Тий. Тэрнээс бас баян ярина. Эртээ нэг бороо орох гээд харна. Өвгөө гэрчээ ороо онцгоос тэг хажуугаар ороод унтгийг солиорч чинь. Энэ дарцаа мусаа явуулаад би юу цусаад цэвэр байдаг Монгол. Огоны бэтний хасан тавиг гэж орсон. Тухайн тардынхаа дундын хүлээтэй байгаа чадсан. Ярьчих уу. Өөр хамаагүй яар үгүй. Зүгээр яа. Хамаагүй яар. Ярөө. За. Наад арх тарсаа болоо. Бити соёлоор. What given? Хоёр гараа буулгаа. Зүрийг буулгачгаа. Болох битэр чи манайх байж. Зүгээрээ. Зүгээр ярьлаа шүү. Ой, манай хоёр найзтай таньц. Бити донгос. Ярьлаа шүү зүгээр. Яри хүнтэй ярьж үзье та. Би тэрийг амар хоёр ядуу хүн байдаг гэж харж байгаа хөөхтэй. Хамаагүй. За, саахан цусч гэнэ үү үгүй. Юу вэ? Нашаас цоцоо хов ярьцгаая. Амар ястаа гоё. Хаж амьдрал ямар хуу байна? Одоо шааг их ямаагүй. Шүүгэх мөргөө. Тууг их нохоогүй, туиг их шүлсгүй удаа шүтээхөө. Хилээд юу. Амны бэдгог. Айл газраас ирж миний охины толгойг залгих гэж ирсэн ант бай. Яа. Анхудаа хүнтэй киноны хэсгээс тоглож үзсэн. Яста гоё юм бэ? Энэний таргаш одоо энэ одсоо үзсний харгаа. Явна. Битээ ой. Энэ тэнэг мó. Өөрөө явчих юм шиг хүн суугддгийн. Солиот аль би сугдаад явъя. Очоо сайхан цөөн зэгсрээд. Эх 7 оноос бороотод шүү танаад байна шүү тийм. Энэ хоёр ч баг гэр бүл болсон юм шүү. Амар яста амар нэг ийм эзэнтэй болё. Гоё ч юм уу? Тэр хараач тэр. Тоосороо будахнаа. Жинхэнэ Монгол ирэх үдэг чи энэ шүү дээ хардаад. Морь дээр сэгээд сайхан босоод салхи татуулдаг гэж байгааг харж гинөө. Морьныхоо хоёр талд гуйваад сайхан Монгол ирэх хүн гэдэг чинь энэ шүү дээ. Тэгээ чи тийш хардаа. Нотгийн залуучууд найр тараад явчих. Бүгдээрээ мотоцикл унаа. Ууцдаг бүгдээрээ морио унаад нажигд л өгдөг байж үлээ. Одоо энэ хараа нэг авдрайлын уралдаа юм уу, мотоциклийн уралдаа юм уу одоо нэрээ. Тэгэл энэгээр малдаа явна. Би боддог байхгүй юм чинь элэг зүрхтэй амьтныг эрэг шурхтай техникээр хөөгөөд байж яаж болох вэ? Нэрийн найзаа. Дээр нэг хоёр хөгшин гэрийн гадаа ингэж ярьсан юм тий. Одоо энэ хөдөө байгаа цэл залуухан Монгол ирчүүдийн амь насыг авч явах хамгийн том дайсан бол энэ хожаа мотоцикл болоод байна гэж хоёр хөгшин ярина лээ. Зва. Юу? Хаяа, манго манайх. Өчиг намараа. Нараад уушва. Одоо жаалва. Одоо өтөр жаалаа. За одоо явах гэж байна. Энэ манай гажираш өтөр жаалаа. Жаалаа. За явах гэж чамд мод хоогч юм уу? Одоо жаалаа гэж. Чи ороо жаалаа. Тамна хүн алла. Чи ороо зва. Их давархан шивдэ чи. Манайхаа чи харин юу вэ? Манайхаа гин. Их нутгаар чамд хоогдох цаг нь болоогүй аа. Харин чиний явах цаг чинь болж байгаа шүү. Эцэн амарлаа гинүү. Шалдургүй үргэ ажиллаа чи. Чи бод. Хуучин цагт ямар сайхан байлаа. Монгол нутагт минь энэ тал дүүрэн мал сүргэнд бэлчээл. Монгол ирчүүд маань морио өмч мал сүргэнд айн яваад тал дүүрэн мал бэлчээл.
тэр сайхан цаг хугацаа хайчваа. Их нутагт минь эрх дураараа амьдрахад чинь би дэвцсэн шүү. Эрдэнэт мал сүргийн минь дагаад гэдэс затгалан амьдрахад чинь би дэвцсэн шүү. Эмис огттой минь дэр нэгтгэж эрлийц хурлыг төрүүлэхэд чинь би дэвцсэн шүү. Харин энэ сайхан нутгаас минь эцнийг нь хөөнө гэвэл би дэвчихгүй шүү. Тэгээд энэ нутгийн чинь эзэн нь өөрсдөө хаан угаан. Эзэн нь хаан угаан. Харийн газар хүний нутагт инхри хань илбэрт үрийнхээ төлөө хамгийн бага цалингаар ажиллаж амьдарч байна штэ. Тэдний буруу биш ээ. Тэдэнд буруу байхгүй. Дурлсандаа тэд нар чинь их нутгаан орхоогүй юм шүү. Дурнгуцсандаа амьдрахын эрхэнд харийн оронд зовж яваа хүмүүс шүү. Эмэ. Тэгвэл энэ эрх мэдэлтэй 76 мануу хань Монгол орноо бүднээр нь манад аваад явж чаддгүй юм бол муу нэртэй дуу данстай ч гэсэн мануухаа бид нар Монгол нутгаа бүднээр нь манаж үлдээ. Гиншит мором цагга